Сайн бацхан уу? Налагчуудаа хайр түгээе. Мэдчилгээ хүргэлцээ хамт олон маань ээлжид гинтийн бэлгээ Ерзмийн оргил цогцлбор сургууль дээрээс үргэлжлүүлж байна. Охин ор гэдэг ээж аавынхан энгэрт гэрэлдэх очир эрдэнэ байдаг шүү дээ. Одоогоос 17 жилийн өмнө өргөө гэрч минь хөг аялгаа нэмж мэндэлсэн хөөхөн охин анар эрдэндээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе хэмээн аав ээжийнхэн зүгээс илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа уламжилж амин хайртай охины баярыг хуалцгаая. Сайхыг хүсэж байна. Ариухан дурлалыг бэлэгдэж чуулаа сарнаа бэлэглээ. Эзэн болсон анар эрдэнэ охиныгоо зорин хөрлсөн ирээд байна. Юуны өмнө энэ өдрийн минь төрийн анар эрдэнэ. За, хоёлаа бичлэгнийхээ ихэнд бас өөрийгөө товчхон танилцуулж идэх үү? Хоёлаа хэдийн хэдэд сурдаг? Хэдгээр ангид? Намайг анар эрдэнэ гэдэг би Эрдэнэ оргил цогцлбор сургуулийн 12-3 ангид сурдаг. Тэгэхээр анар эрдэнэ өнөөдөр бол 11-р сарын бас нэгэн сайхан дулаахан өдөр байна. Тэгээд манай анар эрдэнгийн хувьд нэгэн онцгой өдөр тохиож байгаа гэдэг сурагдлуулсан ямар өдөр вэ? Төрсөн өдөр. За тэгвэл их чинь мэдчилгээнийхээ хамгийн түрүүлж чамдаа хорвол мэндэлсэн Хосгүй баяр нарцад мэндэлсэн нандаа сайхан өдрийн мэндийг налагчуудынхаа нэрийн өмнөөс дэвшүүлж байна. Хүлээн авах уу? Баярлалаа. За анар эрдэнэ манайх нөгөө мэдчилгээ хүргэдэг. Тэгэхээр чамд хаяглаж ийм олон бэлгийг ихчээр нь дамжуулсан байна. Ер нь төрсөн өдрөө тэмдэглэж эхэлсэн байгаа юу? Тэгэхээр мэдчилгээ хинээс бол нэг таамаглаж байгаа юм байна. За тэгвэл их чинь бэлгэний эзнийг арай тодорхой болгох үүднээс дүүгийнхаа гэр бүлтэй танилцмаар байна. Манай анар эрдэнэ айлын хэд хүүхэдтэй? Айлын том. Өөрөө хэдэн дүүтэй? 3. За тэгвэл эхлээд бэлгийг гардуулахаас өмнө ямар ч тач чамд хаягалсан мэдчилгээний үгсийг нь уншаад өгье. Хоёлаа хэрвээ сайн сонсвол хэн бэлэг илгээс нь тодорхой болох юм шүү. За нарыг атгаж ирсэн юм шүү. Миний охин нарцад биднийг юм баясгаж мэндэлсэн юм шүү. Миний охин намайг бас аавыгаан хязгааргүй их аз жаргал думбуулж манай герт аз жаргал болж мэндэлсэн юм шүү. Омголон залуу насыг минь оосрлож ирэхдээ орчлонд чи аавыгаа хамгийн баян хүн болгосон юм шүү. Энэ орчлонд дуу хадаан мэдлэгтэй ээжигээ хорвоогийн хамгийн баян бүсгүй болгосон юм шүү. Асаж дэвших галын минь сэхөөс алган зэр минь ургасан наран аав ээжийнхэн хайраас ургасан амин хайртай охин минь чамдаа төрсөн өдрийн мэндийг хүргье. Айлын том химэн ачааны хүндийг өөрүүлдэг бол уучлаарай. Амьдралд анх биднийг аав ээж болгосон учраас алдаж онсон мөчүүд дэндүү их байдаг байх шүү. Аав ээжийнхэн арыг баттааж 3 дүүгийнхэн эрдэнэ олсон хөөхөн охиндоо бид хязгааргүй хайртай төрсөн өдрийн мэнд хүргэе гэд аав ээж болон гэр бүлээс нэлгээсэн байна. За тэгээд энэ гоё сэтгэл шингэсэн бэлгийг уламжлая. Хүлээн авна уу? Мишэн тормой хөөрхөн монголжин. Миний хайртай их эцэг минь. Цайлхан цагаан гинхэн сэтгэлтэй. Цэхэлж яваа ирэх янзаг минь. Үрмэн чи яасан хөр. За тэгээд анар эрдэнгийн маань хувьд бас 17 нас айлчлан ирж байгаа. Тэгээд аав ээжийнх нь хувьд бас энэ ирж байгаа нас миний охины хамгийн одоо бас маш их зориг, тэмүүлэлтэй, хариуцлагатай жил байгаа. Одоо тун удахгүй бас ээшийн шалгалт болно, мэрэгжил сонголт болно. Тэгээд миний охин багш болохоор өмнөө зориг тавьсан байгаа. Тэгээд тэр зорьсондоо заавал хүрээд мундаг багш болоорой гэдэг сайхан ерөөлийг ихчээр нь дамжуулсан. Энэ бичлэгийг бас онцгойлон үзэх бол аав ээжтэй хандаж гоё талархал дэвшүүлээ. Баярлалаа. Гэр бүлдээ маш их баярлалаа. Хайртай шүү. Тэглэв яах вэ? За тэгээд эрхэм дүүгийнхаа энэ айлчлан ирсэн наст над жаргал сайн сайхан бүхнийг хүсье анар эрдэнэ. Тэгээд мундаг багш болоорой гэж ерөөе. Тэгээ манайх бас нөгөө жил бүр багш нарын баяраар гинтийн бэлэг барьдаг. Одоо ингээд 12 дугаар ангид нэрж гинтийн бэлэг барьсан бол удахгүй бас дүүгээ мундаг багш болоод байж ихт олон шавнырийнх нь өмнө багш нарын баяраар уулзах байхаа гэж бодож байна. Тэгээд ээшийн шалгалтанд амжилт хүсье. Төрсөн өдрийн мэндийг дахин хүргье. Амьдрын минь үргэлж